Сонирмилах цаг толиулж байна. Дараах зохиолыг танд албан ёсны эрхтэйгээр хүргэж байна. Та subscribe дарж нэгдээд цаг алдалгүй зохиолон сонсороо. Оюуны өмчийг дээдж буй танд баярлалаа. Зохиолч Дарсүрэн онцгой эрх 60 дугаар хэсэг. Аяна усу харбин дэрээд цэргийн зочид буудалд байрлав. Түүнийг харбин дэрсний нөгөөдөр хаатаа дуудаж уулзлаа. Хаатаа аяна усуд тун дурамжхан боловч Тозияатай харьцаагаан дахин хурцдаж болохгүй гэдгийг юунаас ч илүү ойлгоод аяна усуг нүүрэн дэрийн хүндэтгэх дүр гаргахаар шийдсэн болоо. Хаатаа совдагийн асуудлаас болж Тозияатай ам мөрийсэн удаатай. Хаатаа аяна усуг янзгүй царайгаар угтахтан сэтгэлдэн энэ лүд ямар шүүхэн амтан бол доо. Хасуу той ши юм уу? Оросын цагаачтын товчооны өнөө Мчанов шиг амтан бол яана. Армийн тагнуулын газрын судалгаагаар бол ажилд тэнцхэн. Гэхдээ энэ сайхан царайны цаана ямар шулам шүглсэнийг бурхан ч мэдэхгүй. Той ши удам өгсө үжил бодлороо цэвэр ариун тэнгэр язгууртай байсан атлан биеэрийн чөтгөр байсан. Энэ муусан өр монголууд оо. Арсын амьдар нь хуулж байвал таарах новшнууд. За яахав. Тозия үүнийг өргөж дэмжээд байгаа юм. Тэгээд ч Симотогийн гарт гайгүй талхиулсан болохоор учиртай байх. Гэхдээ царай өгч болохгүй хүн. Хожим миний толгойг цустаж мэднэ. Ер нь миний дэргэд Тозия урд хошуу урд тормойгон хавчуул чадлаа шүү гэж бодно. Ахмада таныг чухал ажил томилсон явдалд сэтгэл тааламжтай байна. Та ажлаа нэр төртөө биелүүлж чадна гэдэгт итгэж байна. Жанжин штабаас өгсөн өдөрдмжөөсөөр та харбин хайларын төмөр замын өргөтгөлд ажиллах хоригдлуудыг судлах ёстой. Тэдний дотроос эрүүгийн эргэтнүүдийг олж өөрийнхөө шав болгох хэрэгтэй. Тэгээд хоригдлуудын дотор ажиллуулж тэдний дунд дууга мохор толгойтнуудыг илрүүлж ус шинжилгээний газарт шилжүүлэх ажил эрхэлнэ. Нөгөө талаар дээрэм танха боломд ажилд авьяастай хэрэгтнүүдийг түүж олоод тэднийг толгойж байсан одоогоор баригдаагүй үлдсэн өдөрдөгчдийг олж танилцах болно. Таны ажилд Оросын цагаачтын товчооны Сафронов харилцаатай ажиллах ёстой. Гэж хэлээд аяна усуг царай өдөг өлөрлөө. Гака энэ талаар Тозия над өдөрдөмж өгсөн тул та бүхний итгэлийг хөсөрдүүлэхгүй гэж самурын ёсыг барьж илтгэхэд хаатаа. За тэгвэл өнөө маргааштан амарч бай. Ажлын өрөө таслага өгч нь бэлдүүлсний дараагаар дуудана. Гэхэд аяна усу генералын өрөөнөөс гарлаа. Өвлийн сүүл сарын дундуур харбинд гэнт дулаарсан болохоор эвэр газрын цас хайлж шүн заримгдсан геландер халтрахаас болгоомжулсан хүмүүс бэцгэн алхан сонион. Аяна усу генералын өрөөнөөс гараад гудамжруудан гэлдэрэхтэн халтрахгүй хичээж удаан алхасаар харбины модерн буудлын зоогийн газар руу чиглэлээ. Бэрчийн гудамж урдын адил хөл үемэн ихтэй. Аяна усуг модерн буудлын зоогийн газрын гол хаалгаар орохыг харсан буудлын зохицуулагч дөөний бараанаар суудлаасан ухсхийн босож хүндэтгээд тэргүүн бүхийлгэн өнгөрөөнө. Тэгээд араас нь гайхан алмаарсан үдээр ширтэн үлдэгтэн "Queen Ахмад чинь өнөө захиалгын газрын эзэн шивдэ. Хэдийдэн Японы армийн Ахмад болчихдог байна. Саяхан хамаг байдгаан шатаалгаад гуйлагчин болох шахаад явж байгаагүй юу?" гэж бодлоо. Аяна усуг зоогийн газар орж ирэхэд дөрвөстийн товчооны хэдэн дарга толгой дохин бэндлээд бас л гайхсан нүдээр бие биерүүгэн гөлрөнө. Аяна усу Япон зэргийн дарга нарт зориулан зассан тусгай кабин руу ороод цагаан харвал. Хэдэн мөчийн дараа Сафронов орж ирэх ёстой байлаа. Тэрээр өдрийнхөө хоолойг зоогийн газар өнгөрөөхтөн тогтмол цагт ирдэг болоо. Тиймээс аяна усу түүнийг энд тосон уулзахаар шийдсэн билээ. Чингээ төдий удаагүй байтал зоогийн газрын хаалгаар дунд зэргийн нуруутай 40 иргэм насны нэг монгол хүн Сафроновтой орж ирэхийг ажигласан аяна усу. Хурандаатай яваа Европ хувцастай энэ хүн яа харахгүй халахгүй юм а гэж бодлоо. Энгийн хувцсан өссөн Сафронов гаднаас орж ирэнгүүтээ хэсэгхэн зогсож зоогийн газар байгаа хүмүүсийг ажиглахдаа хамгийн түрүүнд Японы армийн дарга нарт зориулсан кабинд байгаа хүмүүсийн зүг анхаарлан хандуулжээ.
Иван ханан тулгсан сандлын төшлөг налан суусан Аяна усыг бараагаар нь таниад өнөө монгол хүний чихэнд хэдий юм шивнээд шууд Аяна усыг чиглэн алхаж дэрэгд нэрэнгүүтээ. Аяна ус чи чинь газрын хаанаас гараад ирв? Чамд чинь дарга хувцс тун аятайхан зөгтгөө май шүү гэж дуу алдан уулзлаа. Тэгээд Иван Степанович хамт Ива монгол хүнээ танилцуулж, "За Аяна ус чи энэ хүнтэй танилц. Юуг санаа бие төлөөлөгч ойдов." Гэхэд Аяна ус суудлаасан босож тэргүн бүхийлгэн ёслоод эрхэм дэдэс тозия саны асарсан бүсгүй юугийн бие төлөөлөгч эрхэм тантай танилцсандаа таатай байна гэж хэлэхдээ сэтгэлдэн баярлан инээмсэглэснийг хэн яахан мэдэх вүлээ. Аяна ус тэр нэг өдөр холбоочонтой уулзахтаа харан хүшин царай зүсийг тоомлон тогтоосон төдийгүй дууг нь сэтгэлдэн тогтоосон ажээ. Тэгээд биеийн байдал хөдөлгөөнөөр нь холбоочноо таниад сэтгэл догдулсан ажээ. Аяна ус шин танил буюу холбоочнтойгоо харбин дэх ажил төрлийг асуун лавлаж ойр зүрийн яриа үүсгэж өдийн хоолойг зугаатай өнгөрөөлөө. Тэр гурвын хэн үүнээс хойш төдийх ажилгүй болохоор зочлолт удаан үргэлжилжээ. Ойдвсан. Танаа эзэгтэй шинээр байгуулж буй төмөр замын нэгдэлд хувь нийлүүлэх юм гэж шуугаад байна. Та нар хайлаар харбины төмөр замын өргөтгөлд хувь нийлүүлэх үү? Эсвэл хайлаар ганжуурын хооронд тавих шин төмөр замд хөрөнгө орчих уу? Гэж хятадаар асуулаа. Манай эзэгтэй хайлаар ганжуурын чиглэл тавих шин төмөр замын зураг төслийг сонирхож байгаа. За тэгээд ажилч бүтэмжтэй биз дээ. Эрх авраас төмөр замын ажлыг эхлүүлж чадах уу? Одоохондоо бүтэмж муутай байгаа. Хөрсний шинжилгээний баримтаар бол үзүүр ус гэдэг газар намаг шавар ихтэй. За тэгээд тэр хавийн хужир марз шинжилгээнийхний махыг идэж байгаа юм. Нөгөө талаар ганжуур сумын хав газар ихэлстэй. Ойдвиг дараагийнхаа үгийг хэлэхээс өмнө Аяна ус түүний яриаг таслан. Тэр элсийг нутгийнхаа ганжуурын цөл гэдэг юм. Цөлсөд байх тийм их юм бишээ. Гэхдээ төмөр зам тавихад яриг учруулах нь мэдээж л дээ. Гэлээ. Аяна ус чи чинь бөөрн урын иргэдэх асар сүмд байж байгаа тэрээ юу? Гэж түүнийг хоргоолоо. Иван Степанович минь тэр талаар сүлт тухтай ярий. Харин та бид хоёр чинь өнгөрсөн зунаас хойш уулзаагүй шүү дээ. Харин хасан нурд очоод ямар шүүхэ явав та? Гэж асуулаа. За маргааш манад очоор. Тэгээд хоёулаа шавайга хантал бууръя. Одоо өндөрсөн дээр. Гэхэд Аяна ус түүний үгийг дуртай зөвшөөрлөө. Тэрээр ойдвтой хамт харихаар явхад Аяна ус цэргийн буудлын руу сажлав. Чингэд маргааш нь үд өнгөрөөгөөс Сафрановынд очлоо. Аяна усыг үүдний өрөөнд дугтан авсан гэрийн үйлчлэгч эмэгтэй таним хайрын угтаж "Ноёнтон зочны өрөөнд хүлээж байгаа" гэд өнөө эмэгтэй галтгооныхон өрөөрөө эргэлээ. Аяна усыг зочдын өрөөний хаалгаар ортол Иван Степанович ширээнийхээ хажуугийн сандлаас босон мэндэлж уулзнаас хойш тэр хоёр нар жаргатал хөөрлөө. Аяна ус чи чинь өнөөл зангаараа шивдэ. Надтай харигдахтан болгоомжлох хэрэггүй. Чи элэг зүсэн муугээд байдаг мөртлөө эмчд очдоггүй хүн. Үүнийг чинь би мэдэж байгаа шүү. За тэгээд гаднаас чинь харахад шалиг завхаа юм шиг мөртлөө танаад очисон хөөхнүүдийн яриагаар бол та чинь хянганы нуруу шиг сайхан ир мөртлөө залуу хүний орон цэцэг манин эргэх нь олонтоо байдаг. Чи чинь хөөхнүүдийг гэртээ аваад жаргтуулдаг мөртлөө тэдний хорхойг хүргээд тавьдаж ойртолгүй явуулчихдаг байсныг би мэднэ. Гэхдээ би чамайг тагнаж улыг чинь шагаах гэж хөөцөлдөж байгаагүй юм. Зүгээр тохиолдлын төдий мэдсэн хэрэг. Сафранов. Чи Ёшитой хамт тэр нэг орой манайд очихдоо сувдаг дуудах хэрэгээр очсон юм уу? Эсвэл өөр зоригтой байсан юм уу? Гэхэд Стефанович морин шилтэй архинаас шилэн аяганд дүүргээд ганц амсгаагаар уунгуутан ширээн дээрх тавгнаас давсалсан өргөст хэмэх авч монцгор үзүүртэй хамрын нөхөнд ойртуулж үнэрлснээр амсгаагаан уртаар аваад тэгэхэд Ёши бид хоёр сувдаг барьж устгах ёстой байсан юм. Харин одоо сувда хаана вгав? Гэд Сафранов архинаас айгалав. Мэдэхгүй. Харин танаас сони юм дууллаа. Та яагаад үүнийг хаатаад дуулгаагүй юм? Сувда одоо Улаанбаатарт байгаа гэдгийг та мэдэж байгаа шүү дээ. Гэхдээ энэ бүхнийг Японы дарга нарын хинч мэдээгүй байгаа. Сувда мөгдөнгөөс эрих бүртээ тантай уулздаг байсан. Тэгээд банкнаас мөнгө аваад танад очдог байсан шүү дээ. Би үүнийг мэддэг боловч хэнд ч хэлээгүй юм. За тэгээд ч миний зорилго тэднийхээс өөр яг та нарын шиг. Танд сувда хайртай. Сувдад юуки хайртай. Би юукэд сайн. Инхээр та нар чөтгөр шуламтай нөхөрлсөн байлаач гэсэн
Би тэр чөтгөртөө чинь нийлэх ёстой. Ингэхээр би мэдсэн бүхнээ тагнуулын газар Кемптайханд дуулах хэрэггүй байгаа биз дээ. Манай байшинг шатаах тухай үл мэдэгдэх хүн надад зурвасгч явуулсан байсан. Түүнийг та бичсэн хэрэггүй. За тэгсэн гэж бодъё. Хасуу Тойши Мичанов хоёр тохиолдсон явдал бас таны гараар үйлдэгдсэн байх нэ. Би Мичановыг устгаагүй. Ердөө санамсаргүй явдлаар л болсон юм. Йоши Мичановыг барьж Хато тушаах ажлыг нууцаар зохион байгуулсан байсан. Тухайн үед би үүнийг мэдээгүй. Гэтэл тэр замдан аригтаад уулын замаар явж байхдаа согтуугийн гагаар замын хашлага мөргөж хясаар онголцсон байсан. Энэ бүхний гайг надад тохиох гэж үзсэн. Харин Хасуу Тойшигийн хувьд бол Юкигийн ураг садангийн хүмүүсийг хорлох санаа байгаагүй юм. Сафронов-сан, Хасан нуурт явуулсан Японы армийн ажиллагааг та юу гэж үздэг вэ? Японы арми Хасан нуурын пянгаар зөвлөлтийн эсрэг дангаараа тэмцээ дийлэхгүй гэдгийг бүрэн ойлгосон. Тиймээс одоо Герман Италийн фашистуудтай нийлэгт зам мөрөн бэлдээд байгаа. Тиймээс Герман улаан Орос руу довтлох цагийг хүлээж байгаа юм. Эд чинь коммунизмын нөлөөг дэлхийд дэлгэрүүлэхгүй төлөө саналаа нэгтгэхэд байгаа шүү дээ. Гэтэл Гитлер ганцхан коммунизмын нөлөөг арилгахад биш, харин дэлхийд эхнийг өөрийн мэдэл захирах гэсэн бодлоо нуухаа байсан. Япон үүнийг мэдж байгаа учраас зөвхөн зөвлөлтийн эсрэг нэгдсэн хүчээр дайрыг гэдэг санал тавиад байгаа. Япон, Герман, Италийнхан зөвлөлтийн эсрэг хамтран тэмцлээ гэхэд устгаж дийлэхгүй. Үүний учрыг тэд тартагтан тулсан суурил үзэж байж л ойлгоно. Түүнээс одоо ойлгохгүй. Би харбин дэрснийхэн дараа гуйлагчин болоод хог түүхэд хүрнэ гэж бодоогүй. Гэтэл энэ дрэд 3 сарын дараа хог дээр гарсан. За тэгээ төмөр замын ачаа ачиж буулгаж үзлээ. Өдөр шөнөгүй мөрөн сэтгэртэл ачаа үрээд нэг сайн цадч хоолны мөнгө олоогүй. Харин Цэйнгүн Юки хоёр байгаагүй болч би харбины хог дээрээс лааз түүж үнэр орчихсон шавх руу толоох байсан байх. Оросын цагаачтын тавчаа ачаа зөөж ам зогоодог орсуудыг нэг нүдэрийн хардгүй мөртлөн Цэйнгүнг харбин дэрж намайг сургалсан чимээгээр намайг сайд болгочихсан юм шиг хайжгүйгээд л зусардаж зулуйдахтаа миний улыг долоох нь олгүй байсан. Хөрөнгө мөнгөнд тулгуурласан зан чанар гэдэг ийм байдаг хойно. Ингэхээр би Цэйнгүнгийн ах トゥ төрөл садан төрсөн охины төлөө амиан зориулсан ч багднаг гэхээс ихтгэхгүй. Гүнтэн амьд ахуйдаа надад захихтаа сайн жаргалыг ам шиг хайрлаж яваарай. Хүний нутагт сувдаа та гурав ах トゥ шиг явах тавилантай улсууд шүү гэсэн юм. Цэйнгүн алсын хараатай байсан болохоор л намайг өндөр тушаал дэвшүүлж чадсан. За ингэж бодоод үзтээ. Миний оронд чи байсан бол яах байсан бэ? Иван Степанович ингэж ярьж суухдаа хятад янжуур уугуулж морин шилтэ архин ганцаараа хүндэж орхисон боловч ухаан алдатлан согтсонгүй. Харин нэг сайхан улаан зэрд болтлон халжээ. Сафронов харбин дэрснийхэн дараа яах гэж цагаантантай нийллээ гэж гутардаг байлаа. Тэгэд өнгөрөнтэй уулзаж төөний даалгаврыг биелүүлэх гэж улаарч явсан ам бодохоор өөрийнхөө буудчмаар үе олон удаа таарчээ. Өвгөн Сафронов нэг өдөр хүүтэйгэн уулзаад барон өнгөрөн чамайг штабтан ажилуулахаар урьдсан байна. Нөгөө улс төрийн хэрэгтнийг мөрдөн илэрүүлэх тавчааг удирддаг Спайло надтай уулзаад чиний боловсролыг асууж байна. Би Цэйнгүнгээр Монгол бичиг заалгаж сурсныг чинь хэлсэн. Олзуурхан баярлаж байгаа гэж яа. Чамайг штабтан авч Монголын хошуудаас хоол хүнс агтмар дайчлах асуудлыг эрхлүүлэх гин. Хэрвээ тэгдэг юм бол бидэнд ашигтай. Барон өнгөрний хөл үймэнийг ашиглаж чадвал баахан малтай болж мэдэн шүү. Эд чинь Монголын хошуудад цэргийн алба өвчөр оноосон бичгэн чамаар хэлэх нь заалшгүй. Миний хүү монгол хэл бичгийг сурсныхаа ачийг одоо л гаргадаг цаг гэж ятгаж билээ. Ингээд Иван Степанович цагаантантай ганцхан нийлүүлэн 100 зай холбосон билээ. Сүүлийн хэдэн жил Сафроновын сэтгэлд Цэйнгүнгийн хэлсэн үг юу юунаас илүү бодогдоно. Тэгээд ураг төрөл ах トゥ усын эсрэг чиглэсэн цагдаагийн газрын болон тагнуулын газрын ажиллагааг мэдээд Юки, Суда, Хасуу Тойши гурвыг хамгаалахыг өөрийн эрхэм үүргээ гэж үзэх болсон юм. Сафронов хоосон шилэн сэгсэрч үзснээ тагнаагаан хүчтэй ташиж шогшироод "Гүнч дүүрэн байсан биш үү? Яасан амархан дуусчих ба. Надя, Наденька" гэж хэд хашгиртал зэрэгэлдэх хөрөнөөс гэрийн үйлчлэгч эмэгтэй орж ирлээ. "Надя, миний хонгорхон Наденька минь. Цаанаасаа нэг шилэм аваад ир." Гэхэд Надежда Михайловна толгой дөхөөд өрөөнөөс гарлаа.
Би энэ хүүхнийг хүнддэгдэг юм. Эцэг нь Дорнод хятадын төмөр замын газар байж байхад тэнд ажилдаг большевик хүн байсан. Харбин 1917 онд зөвлөлт засаг тогтооход оролцож томоохон тушаалтай явсан гэдэг. Харбины зөвлөлт засгийг устгахад эцгийг нь цаазалсан юм. Тэр үед 8 настай байсан Надяг төмөр замын нэг Орос ажилчин авч өсгсөн гин. Намайг шинэ албан тушаал дэвшиж Оросын цагаачтын товчонд ажиллах болсон тэр үед манай гэрийн үйлчлэгч болсон юм. Тун сайхан хүүхэн. Би юукид хайртай болохоор анхандаа тоодгүй байлаа. Зэн гүнгийн гэрээсийг биелүүлэх ёстой болохоор би хүнийхээ мөсийг бодоод сайн жаргал сэтгэлийн хэлж чадаагүй юм. Би оргодолч гэсэн хүн чанараа алдаагүй хүн шүү дээ. Ингээд Сафронов дараагийнхаа үгийг хэлж амжаагүй байтал нөгөө өрөөнөөс Надежда Михайловна морин шилний дундуур арх барьсаар орж ирээд ширээн дээр тавихтан Иван Степанович одоо хүнээс илүү юм өгөхгүй шүү гэхэд Сафронов нэмсэглээд Надя минь, Наденька минь би чинь ямар дандан гудраад байдаг биш. Өнөөдөр аяна усуудаа дайралцсны баярыг тэмдэглэх ёстой. Би сэтгэлийнх хамаг юмыг уудламаар байна шүү дээ. Энгүүл миний сэтгэл онгойдгийг чи мэдэн штэ. Аяна усуу самураа биш. Эч жинхэнэ монгол хүн байхгүй юу? Наденька минь, муу юм битгий бодорой гэлээ. Надежда Михайловна гарсны дараа Иван Степанович хэсэг дуугүй сууснаа яриаган үргэлжлүүлж Аяна усуусан. Ер нь би чамайг буянт гэж бай. Энэ Япон нэрнээс бүр залхаж гүйцээд байна. Хажууд нь нэг нэр хэлээд л сан ши гэж илүү нь ялууг зүүхийг яана. Шал залхуутай юм. За би баахан бурчглаа. Одоо чи жаахан яриач. Халахгүй яаж манруулж явсан ярил та. Дам сурагд бол тун паянтай явсан чимээтэй. Айрмын штаб байхан манай тавчааны танилдаанд суурсныг дам сонсвол нэг барга залуу Ёшиг салам занчаад Монголын хэлийнхэн тушаачихсан ч гэх шиг барг үлгэр шиг л юм жиг жуг гэлцээд байна. Үнэн үү? Тэрлүүд тэгж өгөх ёстой байж л дээ. Хасан нуурын ойролцоо Дегашили гэдэг суурьнд манай хэдэн маанагуудыг байшинтан шатаачихсан новш та. Тийм үхээр хүний муугаар өгж байвал таарна гэж хорсолтой хэллээ. Аяна усуу Иван Степановичийн чин сэтгэлийн үгийг чагнаж суухтан амьдралын үнэн мөнийг ойлгож хар цагааныг ялгаж чаддаг болсон Сафроновд сэтгэлээсээ баярлана. Манжуур, Өвөр Монгол, Хятадд явуулж байгаа Японы армийн үйл ажиллагааг үзэн ядах сэтгэл төрсэн Сафроновын яриа чухамхүү сэтгэлийнхээ бухимдлыг тайлах төдий зүйл биш. Тэдэнтэй тэмцэх сэтгэлийн илрэл байлаа. Тэрээр алс орнод Монгол руу чиглэсэн Гавантууны армийн ажиллагаанд дургүй хүрээд өчүүхэн төдийд цог ойртуулбал дэлб буудах гээд байгаа торхтой дарь шиг сэтгэлийнхэн хорслыг барьж ядна. Ёшигийн хувьд гэвэл тэм явдал тохиолдсон. Халах голын газар нутгийн байр зүйн зургийн судалгааг хийж чадаагүй явдалд Жанжин штабынхан их дургүй байгаа. Токиогоос ирсэн газрын зургийн мэргэжилтэнгүүд манай товчоноос 10 хүн авсан. Тэднийг улаан армийн дарга хувцсаар хувцлаж ашиглах юм гин. Гэхдээ тийм тохиолдолтой боцож ирэхгүй бах уу. Гавантууны армийн удирдлага халах голын байлдааны ажиллагааг Комацу бараагаар удирдуулж магадгүй. Тэгээ зогсохгүй айгуул дой хараагаа удирдах байгаа 5 дугаар армийг оролцуулж мэдэх юм. Гэхдээ эд яаж бэлдсэн зорьсондоо хүрэхгүй. Энэ бол илэрхий. Гэт Сафронов шилэн аягтай архиан ус шиг залиглана. Иван Степанович харбин дээрээд эхний хэдэн сар архийг ус цас шиг хэргэлсэн болохоор түүнийг нь гадралдаг хүмүүс судсаар нь цус биш архи гүйдэг болохоор 100 лүү архи уусан ч шургаж унахгүй хүн гэдэг удаатай. Иван Степанович энэ үжиг аяна уусуутай өнгөрөөхтөн эчнийнийхэн дарамтыг уудалж сэтгэлийн уужруулахтан бараг 6 шил архи уусан атал царайгаар нь хөлс тааварлаад жаахан ягаарснаас цаашгүй. Токиогоос ирсэн газрын зургийн мэргэжилтэнгүүд байр зүйн зургийг ахархаа хугацаанд бэлэн болгоно гэдэг чи юу л бол да. Одоо Монголын хэлийнхэн Номон хан Бүрд гэдэг 2 жижиг овооноос цааш хүн байтугай туурайтмал тураг шувуу оруулахгүй. Тэгэхээр энэ авар байр зүйн зураг бэлэн болгоод түүн дээр байлдааны сургууль хийгээд энэ зүүн халах гол руу довтлно гэдэг чи гонжийн жоо бизээ. Иван минь, Япончууд цагаан тулбалч байр зүйн зураггүй ч дайрч мэдэн шүү.
Тэд самуурын ёс суртахуунаар цэргээ хүмүүжүүлсэн тул цэргүүд нь ялд байгуулах, эзэн хааны төлөө амиа өргөх хоёрыг алдар авъя гэж үздэг. Тэд чинь ганцхан баялдахын тулд төрсөн, хүн алах хүслэндээ авдагдсан яргчингууд шүү дээ. Ингэж улаарсан гайхлууд хүний нутгийн хөрс хатуу гэдгийг ойлгохгүй. Тэгээд ч дарга нар нь хүний нутгийн шороо руу улаан нүрээрээ шургаж өгсөн цэргийнхэн хүүрийг хожим өөрснөө зөөл гэдгээ мэдээгүй яв. Ганцхан ялан дийлэн Бурхны илгээсэн үхлийн салхийг өөрсөндөө тусална гэдэг бодолтой болохоор хатам ана бурхан дон залбирч өөрсдийнхөө толгойг хаана гээхэн гадарлаагүй байгаа гэж Аинаус хэлэхэд Сафронов түүний үгийг тоосон шинжгүй архин балгасаар байлаа. Аинаус минь чиний наадаг ортой байж мэднэ. Ойрын үед Кавантуны армийн штаб дээр дой хараа ирж магадгүй байна. Манайхны яриагаар бол түүнийг Номон хаан Зикена ажиллагааг Жанжин штабаас бэлдсэн тусгай нууц явуулахдаа уйлдуулах талаар, армийн удирдлагатай тохиролцох талаар ярилцсан гэж шуугаад байна. Зөвлөлтийн алс дорнд руу чиглэсэн ажиллагааг Жанжин штаб 8 дахь ажиллагаа гэж тавуулсныг Разаевский мэджээ. Дой хараагийн 5 дугаар арим энэ ажиллагааны дагуу байрлаж бэлтгэл хийж байгаа болохоор түүнийг Синзингээс шууд Токио руу явна гэж төсөөлж байгаа хүн цөөнгүй. Гэхэд Аинаус Кавантуны арим биеэн ирчилж байгаа могой шиг бэлтгэлэн хийгээд л байна. Ялангуяа Японы цэргүүд саяхан Хятадын Ханкау, Кантон гэдэг хотыг эзэлсэн нь Кавантуны армийн дарга нарыг хөөрөгч өглөө. Тэгээд ч гадаадын улс төрийн тоомчид ялангуяа их гүрнүүдийн нөлөө бүхий хүмүүс Японы эсрэг хийж байгаа хятадуудын байлдаан төгсгөлийн шат руугаан орж Японы талаас тавьсан болзлын дагуу Гоминданы арим бууж өхөн гарцаагүй боллоо гэж шууган дэгдэж эхлэв. Гоминдан Японд бууж өгвөл Японы арим хятадд байгаа бүх хүчин зөвлөлт Монголын хил рүү илгээнэ. Тэр тусман хятад өвөр Монгол Японы мэдэлд орчхоор цэргийн асар их хүчтэй болно гэсэн үг. Ийм үед Герман, Италийн фашистууд Японтой сүлбэлдэж гурвал байгуулах нь эргэлзээгүй. Ингэвэл алс торнод Монголын хилийн дагуу дайны голомт бий болно. Гэхэд Сафронов Аинаусгийн үгэнд дургуйдсан янз таяар байна. Буянта чи намайг сорьсны хэрэггүй. Би Монгол төрсэн Орос сэтгэлтэй хүн. Герман, Итали, Япон гурав цэргийн эвсэл байгуулж мэднэ. Гэхдээ эдний хинэн ч Оросын ард түмний жинхэнэ сэтгэл санааг мэдээгүй. Орос хүн гэдэг чинь их нутгийн Америкийн хамгаалж чаддаг учраас Батын довтлог ондож, Наполеоны дайралтанд ч, интервенцийн бүсэлтэнд ч газар нутгийн алдаагүй юм шүү. Үүний учрыг ойлгож мэдээгүй маанагуд өөрсдөө авсны ямрууд өгж байгаагаа мэдэхгүй байна гэж хашгиртал нөгөө өрөөнөөс Надежда Михайловна орж ирлээ. Тэрээр Сафронов руу гайхсан харцаар ширтэж Иван Степанович таныг Разаевский сургалж байна юу гэх вэ? Гэхэд Сафронов Термоновш надаар яах юм болоо гэд суудласан өндийгөөд шилэн аяхтай архин авч ганцхан амьсгаагаар балгачхлаа. Иван Степанович минь та Разаевскийд надтай уулзаад ажил төрлөн ярьж байна гэд хэлж гисэн дээр дээ. Гэхэд Сафронов толгой дохин зөвшөөрөөд Надежда Михайловнараа эргэж Надя минь чи миний орноос ирээд Кавантуны армийн тусгай төлөөлөгч Ахмад Аинаустай уулзаж байна гэд хэлчих. Гэд сандалдан буцан суулаа. 60 дугаар хэсэг төгсөв.